энэ 1xbet гэдэг чинь ерөнхийдөө bet гэдэг чинь зүгээр 100 юм байхгүй одоо нэг задгай мөнгө тавьчих юм уу. Ийм байдаг ямиг бид нар нөгөө мөнгө олох хэрэгсэл гэж бодоод байгаа нь өөрөө асар учир дутагдaltaй байгаа байхгүй. Эннээс мөнгө олох боломж бараг байхгүй шүү. Би тэгэхээр юу гэж тайлбарлах гээд энийг ингэж тайлбарлаж байна. Ингээд би энэ талд нь магадгүй нэг $1030 алдсан ч юм уу байлаа гэхэд дараагийн удаа юунд найддаг вэхээр дандаа азанд найддаг. За юмыг ээж мэдхүүтэй те. Энэ ялах юм бол те энэ талд нь би бооцоо тавих юм бол магадгүй 100 удаа 1000 удаа тавьж иж өмнөх мөнгө олж авах юм байна. А энэ талд нь юмыг ээж мэдхүү тавьчих юм бол бас ганцхан удаагийнхаар нөгөө талаа бүх мөнгө олж авахын сацуу дахиад ашигтай гарах юм байна гэдэг ийм байдлаар хүмүүс тооцоо хийгээд мөнгө улам нэмээд алдаад байдаг. Тэгээд өнөөдөр $5 алдсан хүн маргааш 5-ыг олохын тулд 10-ыг тавьдаг. Тэгээ ашигтай гарчих гээд байдаг. Тэгээ ингээ 10-ыг тавиад 5-ыг алдаад 15-ыг алдсан 30-ыг тавьдаг ч юм уу. Ийм байдлаар нөгөө дахин өсөөд мөнгөн дүнгууд нь нэмэгдсээр хагаад бидний энэ сонсоод байгаа 2-3 тэрбум нь алдсан, 5-6 тэрбум алдсан, тэрбумыг алдсан, 3-400 саяыг алдсан, амиа оролцсон гэдэг байгаа нөхдүүд ийм байдлаар мөнгө алдаад үргэлжлээд яваад идэг учраас би та бүхэнд энэ хүмүүсийн гаргаж байгаа санаачлагыг дэмжиж та тоглохгүй л бол бэтэд хожиж шүү гэдгийг дахин сануулж хэлэх гэсэн. За анхаарал тавьсаад баярлалаа. Баяртай.